За өнөөдөр бид насан туршийн боловсрол өчигдөр өнөөдөр маргааш хэлсэн нэртэй үндэсний форум одоо оролцоод бүрдсэн ирээд байна. За энэ үндэсний форумд ямар хүмүүс орж байгаа гэвэл за манай боловсрол сайдын газрын дарга байна бүх аймгийн за боловсрол сайдын газрын одоо дэргэд бол хууцаар олон бус харилцсан мэрэгчлэн одоо бол насан туршийн боловсрол харилцсан мэрэгчлэнүүд ажилладаг бүх тэр мэрэгчлэнүүд оролцсон байгаа. За мөн хамтран ажилладаг олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллагууд, за бусад одоо зарим яамны хөдөлгөөний тооцоолол байна. За манай энэ үндэсний форумд боловсрол шийдвэрийн яамны дэд сайд уран цэцэг Нүүбийн хүүхдийн сангийн дэд дарга Маринжи за Монголын ЮНЕСКО-ны Монголын үндэсний дансын ерөнхий нарийн дарга Жаргал сайхан оролцож байна. Баярлалаа. За манай энэ форумд бас хуучин бидний одоо энэ өргөжлийн өнөөдрийн байдалд бол удирдлагын хамгаан ажиллаж байсан боловсрол одоо хуучин бидний боловсрол сайд шинжилгээний байгууллагын сайд за газрын дарга болоод шинэ санжид сайд байна, Батбол дарга байна. За зарим мэрэгчлэн байгаа. За манай энэ одоо бидний өнөөдөр төрөхөд өмнө бас нэг байгууллагуудыг удирдах гэсэн хүмүүсээр манай одоо Ямда ачуу Ямда бас ихтэй Ямда гэсэн яг дэшээс багтсан да. За ийм хүмүүс байна. За ингээд бид ихтэй одоо бид уран цэцэг одоо сайдыг томилгоё гэж микрофон өгөөж байна. Сайн ирхэн гэхдээ насан туршийн боловсролын форумд хүрэлцэн ирсэн эрдэмтэн мэргэд төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, олон улсын байгууллагын төлөөлөл та бүхний энэ өглөөний амар амгалан айлтгая. Монгол улсын боловсролын салбарт өндөр үүрэг гүйцэтгэж ирсэн албан бус боловсрол, зайны сургалтын төв, гэгэрлийн төвүүдийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж ирсэн үүгээр дамжуулж Монголын олон мянган хүүхдэд эрдэм номыг мөрийг хөөлгөж одоо тэр сайхан замаас атуулж явсан эрхэм хүндэт багш удирдлагууд бүтээж хамт олон та бүхэндээ яамны нэрийн өмнөөс талархлаа илэрхийлье. Хүний амьдралын мөн чанар хийгээд боловсролын чанарын хоорондын амрал хязгаарээс илүү шууд чөлөөтэй болсон ийм цагууд бид хамтдаа амьдарч байна. Монгол Улсын шинжилгээний засгийн газар боловсрол шинжилгээний яам стратегийн тэргүүлэх зорилготой боловсролын чанар хүртээмж өргөдөх чадрыг сайжруулан насан туршийн боловсролын тогтоог өргүүлнэ хэмээн тодорхойлсон. Өнөө үед насан туршийн боловсролын тогтолцоор хувь хүн, гэр бүл, улс үндэстэн дэлхийн нийтийн өмнө тулгамдсан асуудлын нэгдмэл эрх ашигын тусын тулд хамтран шийдвэрлэх замаар ардчлалын үнэт зүйлсэд түшиглэн хүн бүрийн амьдралын сайн сайхан байдлыг дээшлүүлэх үндсэн хэрэглүүр хэмээн үзэж байна. Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд албан бус боловсролын үйлчлэлд насан туршийн боловсролын тогтолцоо болон өргөжүүлнэ гэж тусгасны хүрээнд бидний хийж гүйцэтгэж байгаа ажил нь бүх нийтийн боловсролын чиг хандлага, Монгол улсын боловсролын чанарын шинжилгээний онцлогийг илтгэн харуулна гэж төсөөлж байна. Насан туршийн боловсролын үйлчлэгээ нь иргэдэд гэр бүлийн, иргэний, ёс суртахууны, төлөвшлийн, гоо зүй мэдрэмжийн амьдрах ухааны цог чалган төлөвшүүлэхэд тус чиглэх болно. Тухайн хүн нас хөөс яс үндэс нийгмийн гарал ажил мэргэжил оршин буй газруудаас үл хамааран өөрийн хэрэгцээг боломжит нийцүүлэн боловсролын насан туршийг туршдаа эзэмших явдлыг хангах нь бидний гол зорилго юм аа. Насан туршийн боловсролын өнөөгийн байдлын хэдийн төлөв сэдвт энэхүү форумын гол зорилго нь Монгол Улсын засгийн газраас насан туршийн боловсролын чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн үйл ажиллагааны хэрэгцээ орчныг бүрдүүлэх, салбар хоорондын уялдааг бий болгох, салбар хангасан зохицуулалтын механизмыг оновчтой тодорхойлох, орон нутгийн гүйцэтгүүрийг ямрах,
тэрнийг насан туршийн боловсролын үйлчилгээний хүрээ агуулга арга зам болох шийдлүүдийг тодорхойлсон үр дүнтэй форум болно гэж найдаж байна. Та бидний дараагийн алхам бол эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, соёл урлаг, батлан хамгаалал, уул уурхай, эдийн засаг зэрэг нийгмийн салбарын бүхий салбарт насан туршийн боловсролын үйлчилгээг үйлчилгээний нийтлэг асуудыг бусад салбарын оролцоотой хэрхэн шийдвэрлэх, энэ эрх зүйн орчныг яаж бүрдүүлэх талаар хамтран ажиллах зорилго хүлээж авлаа. Үнэхээр энэ ажлыг гардан хийсэн та бүхнээс энэ бүхнийг яаж хийх, ямар эрх зүйн орчин бүрдүүлэх, орон нутгах, тэр тусмаа анхааралтанд яаж хэрэгжүүлэх гэсэн нарийн гол санаанууд гарна гэж найдаж байна. Форумын үйл ажиллагаанд амжилт хүсье. Та бүхэн сайн сайхан бүхний хүсье. За баярлалаа. Ер нь манай форумын гол зорилгыг тодорхойлж өгсөн. Дэд сайдын үг. За бид нар бол энэ одоо форум болоод үндсэндээ насан туршийн боловсрол бидний шин шатанд дэвшиж гарч байгаа учраас өмнөх одоо албан бус боловсрол гэсэн хэсгийн хүрээнд хийгдсэн бүх олонх амжилт чадсан шатаагүй бүх юмудаа өгнөж одоо тайлгнаж байгаа маа. Тэгээ одоо дараачихаа юм яаж тодорхойлох гэдгийг талаар энэ хурдан хөтөлбөр тодорхой байгаа учраас би нэг одоо удаа удсан байна.